Өнөөдөр ертөнцийн бүтээсэн Геогенс аппарат Нарны аймгийн гадаад том гаригуудын нэг гайхамшигт төслүүрийн системээрээ алдартай Санчир гаригийн дагуул Титан дээр газардсан түүхэн өдөр. Кассини Геогенс нь хамтарсан төслийн хүрээнд бүтээгдсэн сансрын хөлөг бөгөөд гол зорилго нь Санчир гариг, түүний бүслүүд болон дагуулуудыг судлах явдал юм. Энэхүү тойрог замын аппаратыг Италид төрсэн Францын одоо орон судлаач Жованни Кассинигийн харин Титанд буусан Геогенсийн газардагчийг Дайнын одон орон судлаач Кристиан Геогенсийн нэрээр нэрлэжээ. Хөлгүүд нь нийт 27 төрлийн шинжлэх ухааны судалгаа хийх зорилттой бөгөөд 12 болон 6 эрдэм шинжилгээний багажтай ихэнх нь олон өргөх төхөөрөмжүүд байв. Кассини Геогенс нь Америкийн нэгдсэн улсын Капа Канаверал нисэх хүчний станцаас 1997 онд хөөрсөн ба Кассини Санчир гарагт 2004 оны 6 дугаар сар хүртлээр 4 удаа тойрон нислэг хийж тойрог замд сарын дараа орсон. 2004 оны 12 дугаар сарын 25-нд Геогенс Кассинигийн тойрог замын нислийн аппаратаас салж 3-7 хоногийн дараа буюу 2005 оны 1-р сарын 14-нд Санчир гаригийн хамгийн том дагуул Титан дээр газарчжээ. Сансрын хөлөг огторгууд 20 жил орчим хугацааг өнгөрүүлж үнэлж баршгүй мэдээллийг өгсөн байна. Энэ хугацаанд 7.9 тэрбум километр зайг туулж 453,048 зураг авч 635 гигабайт эрдэм шинжилгээний мэдээллийг цуглуулжээ. Улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй.